Далайхын дуртай болох Алгэрмагийн тухай ярих нэ. Дууных нь үг тал, шүлгэн таалагддаг. Шүлгээс гадна дүрэн их таалагддаг. Яг Алгэрмаа хэмээх сайхан бүсгүй. Одоо нэг эр нөхөр болох алтан сөхөн ингээд уцаагүй тэргийн альбомд татагдаад эр нөхрөө санан итгэрсэн эмэгтэй сэтгэлийн өвчлөл рүү явггүй өрнгийн дуу гэдэг ш тэ. Одоо эд тэгнэж байх хэвчээ тэ. Эргэж ирэндээ гэсэн сохор итгэл байгаа талдаа хүлээгээд байгаа хгүй. Ямар ачаагүй эр хүн бэ тэ. 13 жил болж байгаад яаж нэг. Он цагийнхаа үед тэ яг юм хэцүү цаг буй. Энд чи барыг кино зохиолох гоё юм. Энэ 8 мурт татсан ингээд нэг тийм. Би чамд гомдож байна. Тэ би чамд ингээд чи яста айгу муу хүн юм а гэсэн ганц юу байхгүй. Тэнгүүд хүний нөгөө ихтгэл харьцаа яг ам бол ам байсан баг. Заавал за тийм. Ингээд их тийм мэдрэмж нь ингээд мэдрэгтэй байгаа хэрнээсээ явч юм тэр нөгөө алтан сөхтэй юм хар буруу санаж байгаа. Уг үндсэн нөгөө ардын дуугаа эвдсэн биш. Яг нэг гоё донжийн тааруулсан. Алтан сөхөн гэр бүлийн хувьд ингээд үнцэнтэй зүйлсийг бол ингээд үл тоосон шүү гэсэн утгаар хэлээд. Олон дуучид олон хувилбараар дууссан байгаа Аа. байхгүй. Хөгжмөн найруулал бол лаг бастай. Сэтгэл зүйч юм уу ингээд илэрхийлж байгаа шиг санагддаг болохоор ингээд чинцээ яваад тууслаа илүү сонсдог. Тэгээд зарим нь үзэхэр амар оронгүй байхгүй. Хилээвч дагна. Үзэг юмтай байх хэвээр харах үнцгтэй зураг авалтын тэр ур чадвар байх хэвээр найруулга ур чадвар харагдах хэвээр. Тийм байхгүй болохоор амар гөлий цаан сан. Яа тэгэж яарсан байлгүй бас арайчтэй хогчог ингээд амар бодож шít. Тих байлгүй дээ. Баатман дуучны эхний энэ дэр бол сүүлдээ яг хөгжмөн найруулга нь дээш өргөд өгч байгаа байхгүй. Одоо энэ дундаараа бол алтан сөх Алгэрмаа хоёр чинь буцаж нийлээд сайхан амар сайхандаа жаргатж байгаа шүү дээ. Тэнгүүд жаргаж дуулсан хувилбар нь бас байдаг.